Бүгдээрээ сайн уу? За гоё цастай өдрийн минь төргийа. За тийм миний өгсөн хүлээсэн цас маань орсон. Тэгээ амарч яах хугацаанд орсон болохоор би бүр гэртээ тогтож чадахгүй өдөржингөө гадаа байсан. Тэгээд яагаад тэгэхээр манай энэ ч ерөөсөө ингэж цас ордоггүй газар ахгүй юу? Тэгээд мэдээгээр ингээд харахлаар Хоккайдо, Амурын тэрт бүр айгүй их цас орлоо гэж гарна. Тэгээд тэрийг харахлаар ёо цас ороосэй гэж боддог байсан чи манай энэ ч өнөөдрөөс тоо гоё цас орсон. За тэгээд цаашаага бүр илүү цас маань зузаараад бүр илүү гоё миний хүсэн хүлээсэн тэр хөсгөр цас маань орсон байгаа шүү. Ёо гадаас цасаар тоглож жагаад тэгээд нөгөө цас нь усрахаг болоод яг буруу шиг болоод талхлаар за буруулах гэж байгаа юм да дуусч байгаа юм да гэж бодоод болоод гэрт ороод ирсэн чинь нараа илүү гоё намдун илүү гоё том ширхэгтэй цас ороод унлаа. Би өнөөдөр гэртээ байхгүй мэй л да. Яна. За ямар ч нэг хоол идэж аваад гарнаа. Өнөөдөр өдөржингөө гадаа цасаар тоглоно яа дээ. Амар гоё том ширхэгтэй тэгээд бүр аягүй гоё зөөлөө хийлчээ. Яа би бүр энэ цасыг ямар их хүлээж ямар их санаа. Энэ цас яна чигс сүлэрчиж. Энэ цас хараа сүлэр нэж байх уу? Тэм гоё. Гэртээ байж дийсдгүй. Яа ямар гоё юм бэ. Янзи. Nice. Тэгээд ийм өдөр чи яаж гэртээ суугаад идэе? Гарч кофе шоп оръё. За тэгээ гэрийнхээ үүдэнд цасгаар зогсож явахаар гоё ойрхон кофе шоп ороод тэгээд гоё кофегаа захиалаад цонхоор нь гоё цасаа хараад эмороод сууя гэж бодоод гэрээсэн гараад алхлаа. За тэгээд яаж зүгээр яах вэ тий зандаа бас янз бүрийн бичлэг энэ төр хийнгээл бас явна шүү дээ. Би бол нэлээд дулаагдсан байгаа мөртлөөсөл дараад байна. Ус нь орсон чи хэлбэрээ алдчихлаа. За. Одоо ч гэсэн гоё цас маань зөөлөн халсан хөвөрээ л. Зонтог барихгүй болохоор ус нь ороод байна. Хамууг нь орчвол юу ачих ханаад өрчих баг. Энд чи ер нь ханаад аягүй их байгаа. Яг гоё ингэж цонхон талтаа суугаад цасаа хараад орох гол гоё кофегаа аваад тухлаа суусан чинь цас маань жоохон хаялж байгаа л тэгэл ер нь бүр зогссон. Тэгээ за нэгэнт ирсэн юм чинь жаахан гоё сууж агаад харидаа гэд өөртөө гоё л үсгсэн гоё дуу сонсоод тэгээд эморч хэсэг сууж байгаа тэгээд гэрийн зүг явсан байгаа. Оройн шөнийн элчдээс болохоор нэлээд удаан суух боломж байхгүйсэн. Гэтэ өстой гоё байсан. Ойрт эморсон. Цасман авах болсон. Илтүүтэй зурагтай гэсэл байх юм уу? Би бол нэнчээ гоё орой ирээд цас орж ивэл энчээ гоё бичлэг хий гэж бодсаахгүй юу? Айгуу гоё орчим байгаа. Тэгээд өдрөөс илүү энчээ яг нэг оройн илүү айгуу гоё харагддаг. Тэгэл би за цас орохлоор энд бүжиглээд алнаа гэж утсан чи байхгүй.
Аач цас маань орхоо болчлоо гэж. За гэртээ өрөөд ирсэн. Зөв өдөржингөө л цас харж гадаа баясаж байлаа. Тэгээ гоё цасаар яг тоглоё гэхлээр цас маань ороод шууд хайлч ядсан. Ус болоодсэн. Тэгээ зүгээр яг гоё орж байгааг энэ мэдэрч айгүй тийм жаргалтай хаппи өдөр өнгөрлөө. Яаж гоё төв орсон юм чинь зүгээр байх уу? Өөртөө гоё уруулан гэлж аваад. Гоё юм гоё хавчаар авсан. Тэм хөөрхөн харагдсан. Хөөрхөн итэвтэй. Тэгээд гоё сормосны бодог авсан. Би нэр анх удаа юм бор өнгийн сормосны бодог авсан. Надад зохиолоо зохино. Ер нь зохиож хийсэн зохиолно. За нэг тиймэрхүү байна. За тэгээ энэ хүртэл надтай хамт бичлэгтэй минь хамт байсан та нарт баярлалаа. Шинжэн гоё цас орчээ. Одоо хүртэл орсоор л энэ хараач. 오늘은 잊고 지내던 친구에게서 전화가 왔네. 내일이면 멀리 떠나간다고. 어릴 적 함께 뛰놀던 골목길에서 만나자 하네. 아주 멀리 간다고. 덜컹거리는 전철을 타고 Намуухан зөөлөн хаялахын заснаар алхаж явахдаа яг энэ дуу сонссон. Тэгэд яагаад чи яг би харихлаараа яг энэ зураглалыг айгүй их санах юм шиг санагдсан. Тэгэд гоё YouTube дээр дурсгал болгоод бичлэг болгоод үлдээхээр шийдсэн. Тэгээд үе гоё Япондо байсан дурсамжаа санахлаараа энэ бичлэгээ харж ивэл айгүй гоё сэтгэлд гоё юм шиг санагдаад тэгээд гоё зүгийг гоё битсэн байгаа. 어릴 적 함께 꿈꾸던 부푼 세상을 만나자 하네. 내일이면 멀리 떠나간다고. 언젠간 돌아오는 날 활짝 웃으며 만나자 하네. Ихэнх хүмүүс ингэж асуудаг. Чи Японд зөндөө их мөнгө хураасан уу гэж. Харин би зүгээр л өөрийнхөө сэтгэл зүйг ойлгоход зөндөө их туршлага хураалаа л гэж хариулмаар юм. Японд энэ олон жил амьдрахдаа баяртай, гонигтай, жаргалтай, зовлонтой, сэрфэдтэй, тэгээд хин нэг гомдоосон, хин нэгэнд гомдсон гэд зөндөө олон сэтгэл зүйн асуудал тулгарсан. Тэр бүгдийг ганцаараа яаж даван туулах уу гэдгийг илүү их суралцсан гэх юм уу? Илүү өөрөө өөртөөгөө байж сурсан. Хүмүүсийн надад хэлдэг Монголдо ирж явах гэдэг юм би. Наана амьдраач гэж. Гэхдээ ухраажлахгүй цаг хугацаа хайртай хүмүүстэйгээ хамт байх тэр жаргалтай мөчүүд дараад нь харамсал болж үлдэнэ. Тийм болохоор зүгээр л гоё. Илүү жаргалтай, илүү тайван хайртай хүмүүстэйгээ хамтдаа тийм гоё нандин
өдрүүдийг өнгөрөөмөр байгаа болохоор дутаг буцаа шийдсэн. Хайртай бүхний зөндөө их санджийн хүмүүс бас асуудаг. Ийм гоё орнд Японд амьдарч яагаад Монгол буцах гээд байгаа юм бэ гэж бас Монголд амьдрах гоё уу, Японд амьдрах гоё уу гэж асуудаг. Тэгээд юм бүхэн хоёр талтай. Японд амьдрах нь үйлчилгээ, соёл, эмнэлэг гэд үнэхээр сайн. Энийг нь харуул зүгээр л Японд амьдрахаар. Гэтэ хайртай дотны үн чинь байхгүй. Монгол асуудал зөндөл байгаа л та. Гэтэ эсэргээрээ хайртай дотны хүмүүс чинь байгаа. Тийм болохоор би Япон гоё, Монгол нь гоё гэж хэлдэггүй. Аль орн л гоё. Аль орн л сайхан. Чи хаана амьдрахыг хүсэж чинь тэндээ л байгаарай. За тэгээ гоё зөөлөн заснараа алхаж дуу сонсож орж яваад гэртээ арайд хэсэг нүднийхээ ороо гаргацаад буцаад гарсан байгаа. Тэгээ Йокохама дээр хүмүүстэй уулзсан гэж тохирсон байсан болохоор Йокохама явсан. Тэгээ Японд ингээд засвархлоороо диншаа хоцрох, зогсох гэд асуудлууд нэлээд гардаг байхгүй юу. Тэгээ яг тэр дүрмээс ороод диншаа маань хоцроод би бас уулзах цагаасаа хоцорсон байгаа. За тэгээд Йокохамагийн яг энэ хэсэг нь аюу гоё нэг Европт очсон юм шиг тийм мэдрэмж авсан. Тэр хараа яг гоё Европтой юм шиг харагдчихс тий. 아주 멀리 간다고 Йокохама зөндөө иржсэн гэсэн тий. Яг энэ талаас нь ингэж харж байгаагүй юм шүү дээ. Энэ талаас нь гоё яригдсан юм шиг бас. Дандаа л өөдөлтэй нь очдөг гэсэн шүү дээ. За тэнд нэг кофе шоп орохгүй явчих. За тэгээд туулсан газараа ирээд хүмүүстэйгээ уулзаад гоё яриа өрнүүлсэн. Тэгээд цаг хэд болж байгааг ч анзаарахгүй нэлээ удаа яриа суучихсан байсан. Тэгээд бүр цаг тгийж хурдан өнгөрснийг ч анзаарах сөхөөгүй айгу гоё тийм энгийн бөгөөд нийлдэлтэй тийм ярианууд болсон байлээ. За тэгээд бас нэг юм оролдож үзмээр л санагдсан. Тэгээд бодож л байна. Энэ хүртэл бичлэгтэй минь хамт байсан баярлалаа. Дараагийн бичлэг аяллаа бичлэгнүүд орох болно. За тэгээд зүгээр л хий. Баярлалаа. Баяртай.